Боловсрол сэтгэл судлалын академи. Боловсрол сэтгэл судлалын академи 2015 оны 4-р сарын 16-нд үүсэн байгуулагдаж, энэ хооронд тасралтгүй үйл ажиллагаа явуулж эхлээд 10 жил болжээ. Манай байгууллага нь мэрэгжилтэй албан хаагчид болон иргэдийн сэтгэл зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор нийгэмд соён гэгүүрлэгчдийг бэлтгэх сургалт явуулдаг. Бидний сургалтанд иргэд олон нийтэд харилцдаг улс төрч, нийгмийн ажилтан, багш, эмч, төрийн албан хаагчид, эрх зүйч, хуульч, инженер, сэтгүүлч зэрэг төрөл бүрийн мэрэгжилтэн болон хуваар бизнес эрхлэгч нарыг хамруулан сургадаг. Улсын аврыг гэвэл үндэснэн авар. Үндэснэн аврыг гэвэл сэтгэлийг авар гэсэн үг нь биднийг сэтэлжүүлж, үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн явуулах үндсэн суурь болдог. Бид өнгөрсөн 10 жилд хот, хөдөө, орон нутгийн захиалгатай сургалтыг нийт 9 аймаг, 3 хотын нийтдээ 500 орчим байгууллагын 4800-аас 7000 гаруй ажилтан албан хаагчдыг сургалтанд хамруулж, дотоод болон гадаадд амьдран буй 2500 гаруй иргэдэд үн төлбөргүй сэтгэл зүйн зөвлөгөө өгч, одоо ч үйл ажиллагаа маань тасралтгүй явагдсаар байна. Манай байгууллага нь аль нэг улс төр бизнесээс ангид байж, иргэдийн сэтгэл зүйн болон хүн байх, ухааны боловсролыг хэрхэн яаж оновчтой, үр бүтээлтэй явуулах талаар эрэлт хайлт хийсний үр дүнд үйл ажиллагаа докторжиж, тасралтгүй нийгмийн сайн сайхны төлөө ажилласаар байна. 2019 оноос хойш нийгмийн судалгаа шинжилгээний хүрээлэн төрийн бас байгууллагатай хамтран нийгэмд чиглэсэн олон үйл ажиллагаануудыг зохион явууллаа. Шинжлэх ухааны технологийн их сургуулийн номын сангийн хурлын зааланд жил бүр тодорхой сэдвүүдээр эрдэм шинжилгээ, судалгаа шинжилгээний онлын баг хурлыг зохион явуулж, олон нийт болон эрдэмтэн судлаачдын сандуудыг хүлээн авч өөрийн үйл ажиллагаанд мөрлөг болон ажилладаг. Бидний жил бүр зохион явуулахаар төлөвлөж буй ажлын нэг бод өнөд дуусгадах бүтээлтэй судлаачдыг тодруулан өөрийн байгууллагын зүгээс хүндэт докторийн өргөмжлөл гардуулах ажиллагааг зохион явуулж, түүхч, судлаач, балжин юм, хиймч, антропологч, чулуу судлаач, хонгор журнарт академийн хүндэт доктор цодыг олгоод байна. Цаашдаа энэ үйл ажиллагаа тасралтгүй явагдах болно. Бид Монгол Улсын шинжлэх ухааны академийн дэргэдэх, тарих, сэтгэл судлалын хүрээлэнтэй хамтран ажиллах гэрээ хэлцэл хийж эхнээс хэрэгжсээр байгаа билээ. Мөн сургалт судалгааны байгууллага нь дэргэд нэгдсэн эрдэмтдийн зөвлөл байгуулан нийгмийн сайн сайхны төлөө судалгаа, шинжилгээ, сургалт зохион явуулдаг ашигын бус байгууллага юм. Нийгэмд өндрөөр үнэлэгдсэн эрдэмтэн судлаачдынхаа мэдлэг оюуны их хүчийг олон нийтэд хүртээмжтэй болгохын үүднээс нэгдсэн эрдэмтдийн зөвлөлийг байгуулан тэдний дуу хоолойг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх олон ажлуудыг төлөвлөн хийж байна.